Та замын хөдөлгөөнд оролцох үедээ санамсаргүйгээр автоосол гаргасан болон өртсөн тохиолдолд ямар арга хэмжээ авах вэ? Завурлаж бухимдалгүйгээр 50 байж тухайн нөхцөлөө үнэлэхийг зөвлөж байна. Орхон аймагт 38 тээврийн хэрэгсэл тогтмол хөдөлгөөнд оролцож байна. Жил ирэх тусам тээврийн хэрэгслийн тоо усан нэмэгдэж байгаатай холбоотойгоор зам тээврийн осол гэмтэл зөрчлийн тооч бурахгүй байгаа. Тэгвэл бид жолооч нараас осол гарсан үед хамгийн түрүүнд юу хийх тухай тодорхойллоо. Яг зам тээврийн осол гарсан тохиолдолд хамгийн түрүүнд ямар алхам хийх талаар мэдхүү юу? Одоо нөө даатгалаа л ярих. Даатгалаа ер нь хэр сайн мэдэх вэ? Хэр сайн ер нь ашигладаг вэ? Үгүй жолоочийн хариуцлагын даатгалаа л хийлдэг. Ямар тохиолдолд ер нь даатгалаа дуутах хэрэгтэй гэдэг юм бол энэ талаар та мэдэх үү? Нэг их одоо нэг бас юм осол мос гарсан үед ч юм уу тэгэхэд л дуутах хэрэгтэй. Ямар тохиолдолд заавал ч цагдаа дуутах хэрэгтэй гэдэг юм бол та энэ талаар мэдэх үү? Одоо тэгээд одоо осол мосл нь одоо бас хүндрүүлэх шалтгаантай хүн амны хэрэг ч юм уу одоо тэгээд шийдвэрлэж болохооргүй байвал тэгээд цагдаа дуутна. Аль тохиолдолд цагдаа дуутах хэрэгтэй гэдэг юм бол аль тохиолдолд даатгалаа дуутах хэрэгтэй гэдэг юм бол энэ талаар та мэдэх үү? Гэхдээ хоёр жолооч тогтсохгүй бол цагдаа дуудана шүү дээ. Тогтсол даатгалаа дуудана. Шаардлага байхгүй. Цагдаа зөрчлөө 100 мянгас гээл өвчдөг шүү дээ. Тэгэхээр тогтцол цуу даатгалаа. Ер нь жолоочийн хариуцлагын даатгалтай холбоотойгоор танд санал хэлвэл ямар санал вэ? За энэ гайгүй шүү болно. Даатгал бол. Тарцсангүй ер нь амхан үйлчилдэг үү? Гайгүй. Яг энэ атарга болгоос юу гүлээтэй болгоорчлаа оруулах хэлэн. Өсөө хэлэхэд. Тэгээ даатгалын үйлчлэгүүд энэ гайгүй. Энэ олон жилийн дотор илж очсон бишгүүдэл шүргүүлцгээр 9 жил гарна шүү дээ. Тэр гарахгүй байх зүйлээ хэлж ирэх хийсч ирэхгүй юу шууд ааш шүү дээ. За хэрвээ зам тээврийн осол гаргалаа гэсэн тохиолдолд жолооч хүний хувьд яг ямар үйлдэл хамгийн түрүүнд хийх ёстой гэдэг вэ? Та энэ талаар мэдэх үү? Тэгвээ. Жолоочийн даатгалын тухай хуулийн 16-гийн 6-ад орсон нэмэлт өөрчлөлтөөр даатгалын тохиолдлын улмаас хүний амь нас эрүүл мэнд хохироогүй, холбогдогч талуудын тээврийн хэрэгслээс бусад эд хөрөнгийн хохиролгүй, холбогдогч талууд өөр хоорондоо маргаангүй тохиолдолд даатгагч жолоочийн даатгалын сан нь даатгалын тохиолдлын талаарх мэдээлэл баримтыг цахимаар даатгуулагч болон зөрчлийн шалган шийдвэрлэх тухай хуулийн 1-4-р зүйлийн 1-6 заасан автоматжуулсан системээс хүлээн авч нөхөн төлбөрийг шийдвэрлэнэ гэж заажээ. Тиймээс жолооч та замын хөдөлгөөнд оролцох үедээ гаргасан ослын улмаас хүний амь нас эрүүл мэнд хохироогүй, холбогдогч талуудын тээврийн хэрэгслээс бусад эд хөрөнгийн хохиролгүй, өөр хоорондоо маргаангүй тохиолдолд цагдаагийн оролцоогүйгээр ослыг баримтжуулан цахимаар даатгалын компанид илгээж ослын газрыг орхих, шууд даатгагчтай хандан нөхөн төлбөрийн асуудлыг шийдвэрлүүлэх боломжтой болсон байна. Харин жолооч цогтууруулах ундаа мансууруулах эм хэрэгэлсэн бол жолоодох эрхийн үнэлэхгүй болон насанд хүрээгүй бол цагдаагийн байгууллага заавал мэдэгдэх үүрэгтэй. За мөн урсгал сүрсэн, зам болон бусад барилга байгууламж сүйдсэн, дипломат болон гадаад улсын дугаартай эсвэл улсын дугаар аваагүй тээврийн хэрэгсэл өртсөн, тусгай дууд дохио бүхий тээврийн хэрэгслийг мөргсөн, гадаад улсын жолооны үнэлгээтэй жолооч бол заавал цагдаа дуудах ёстойг анхааруулж байна. Эдгээр нөхцлүүдийг мөрдөж замын хөдөлгөөнд оролцож иргэдийн аюулгүй байдлыг хангахад анхааралтай хандахыг та бүхэнд уриалж байна.